Байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За хэрвээ та шөнийн 3 цагт байн сэрж, гүн нойрондоо байх ёстой үед огт унтаж чадахгүй байгаа бол та ганцаараа биш байна. За маш олон хүн шүн дунд сэрэх асуудалтай тулгардаг бөгөөд за энэ нь кортизолын түвшин ихснээс болдог байх нэ. За зүгээр нэг нойрны муухаас өмнө хэрэгжүүлж болох хэдэн аргын талаар ярий. За өнөөдөр бид кортизолын түвшин байгалийн аргаар бууруулж шөнийн нойрыг сэргээхэд тусалдаг 5 хүчирхэг хүнсний тухай ярилцсанаа. За эдгээр нь ховор эсвэл үнэтэй хүнс биш. За таны биеийн байгалийн хэмнэлтэд нийцэн ажилдаг хүртээмжтэй амттай хүнснүүд юм. За хэрвээ танд энэ видео таалагдах юм бол та манай сувгийг дагаад subscribe хийгээрэй. За лайк бас дараарай. За шүн дунд сэрэх үед юу болдгийг эхлээд ойлгоцгоё. За хэрвээ та унтаад гев гин шүн сэрээд олон юм бодогдоод юмд санаа зовоод буцаж унтаж чадахгүй байдаг бол энэ нь кортизолын огцон өсөлт юм байна. За кортизол бол таны биеийн үндсэн стрессийн гормон. За энэ шөндөө хамгийн бага түвшинд байж өглөө эрт аажмаар нэмэгдэн таныг байгалийн жамаар сэрээдэг байх нэ. Гэвч энэ хэмнэл алдагдах үед кортизол буруу цагт нэмэгдэж таныг шүн дунд гэнэт сэрээдэг байх нь. За орчин үеийн амьдралын хэмнэл, ажлын дарамт, стресс, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь насанд хүрсэн хэн бүхний кортизолын тэнцвэрийг алдагдуулах шалтгаан болдог байна. За хоол хүнс нь эдгээр шөнийн огцон өсөлтийг улам нэмэгдүүлэх эсвэл эсрэгээр нь тайвшруулахад хүчтэй нөлөө үзүүлдэг юм байна. За ямар хүнс энэ проблемыг засах вэ гэдгийг бүгдээрээ ярьцгаая. За нэгдүгээр тослог загас. Salmon, mackerel, сардин зэрэг тослог загас нь омега 3 тосны хүчлэр маш баялаг байдаг. За эдгээр нь хүчтэй өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй бодиснууд юм байна. Олон судалгаагаар омега 3 нь стрессийн үед кортизолын түвшинг бууруулахад тусалдаг болохыг харуулсан байна. За өдөр тутмын стресс, ядаргаа, буруу хооллолт зэрэг нь бид архаг өрөвсөл үүсгэж кортизолын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг байна. Харин омега 3 бие махбодод мелатоник нь илүү үр дүнтэй үйлдвэрлэхэд тусалснаар нойрны чанарыг сайжруулдаг байна. За 7 хоногт дор хаяж нэг удаа тослог загас хэрэглэхийг зориороо шарсан саймон, сардиныг бүхэл үрийн талхан дээр тавьж идэх, за эсвэл макарел загасны салат гэх мэтгийг та 7 хоногт нэг удаа идвэл зүгээр байх нь шүү. За мөн чанартай загасны тосны нэмэлт хэрэглэж болох юм байна. За хэрвээ та загасны тос хэрэглэмээр байх юм бол эмчтэйгээ эхлээд нь заавал зөвлөдөөрөө. За хоёрдугаарт нь хар шоколад. За хар шоколад бас кортизолыг бууруулахыг хүчирхэг хүнс болдго юм байна. За 70 ба түүнээс дээш хувийн какао агуулсан хар шоколад нь стресс бууруулах үйлчилгээтэй флавоноид хэмээх антиоксидантаар баялаг юм байна. За судалгаагаар хар шоколад нь кортизолыг бууруулж серотонины үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг бөгөөд тайвширахад тусалдаг байх нь. За судалгаагаар 2-7 хоногийн турш өдөр бүр ойролцоогоор нэг шоколадны нүд буюу ойролцоогоор 28 грамм шоколад идсэн хүмүүсийн кортизолын түвшин мэдэгдэхүйц буурсан байна. За гэхдээ эсэн чихэр бага агуулсан хар шоколад сонгох нь чухал юм байна. За 70%, 80%, за бүр 85%-ийн какаотой байх юм бол маш сайн байх нь. За эсэн чихрийн орц хит их байх юм бол кортизол нэмдэг учраас аль болохоор хар байхан дээр юм байна. За мөн унтахын өмнө биш, харин үдийн дараа идэхийг зөвлөсөн байна. Учир нь шоколад бага хэмжээний кофеин агуулдаг учраас өдрийн дунд 1-2 ширхэг шоколадны нүд идэх юм бол кортизолыг зохицуулж нойрыг алдагдуулахгүй байх юм байна. За 3-дугаарт нь гадал жимс. За гадал жимс нь кортизолыг зохицуулахад үнэхээр тусалдаг хүчирхэг хүнс юм байна. За дунд хэмжээний нэг гадалд ойролцоогоор 400 мг каль агуулгадаг бөгөөд энэ нь цусны даралтыг зохицуулж кортизолын зүрх судасны системд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулдаг байх нь. За мөн гадал жимс B6 витамин агуулдаг бөгөөд энэ нь серотонин болон тархины байгалийн тайвшруулах бодисыг үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй байх нь. За стресстэй үед мелатонины үйлдвэрлэл буурдаг тул гадал жимс насанд хүрсэн хүн бүхэнд маш хэрэгтэй байх нь. За унтахаас 1 цагийн өмнө
гадил жимсийг дангаар нь идэж болно. Нэг ширхгийг. За эсвэл грек тараган дээр хэрчиж идэж болно. За эсвэл бүүс буюу алмондын сүвтэй смузи болгон хэрэглэж болох нэ. За энэ нь энгийн хэрнээ маш үр дүнтэй байх нь. За дөрөвдүгüүрт нь навчит ногоо. За бууцаа, буржгар байцаа, Swiss chard. За байцааны навч зэрэг навчит ногоо нь кортизолыг зохицуулахад зайлшгүй хэрэгтэй магнигаар баялаг юм байна. За магнийг байгалийн тайвшруулах эрдэс гэж нэрлэдэг бөгөөд судалгаагаар магнийн дутагдал нь кортизол нэмэх болон нойрон муудахад шууд холбоотой болохыг харуулсан байна. Бидний хурдтай амьдралын хэмнэлээс болж хангалттай магний бид нар хүнснээс авч чаддаггүй байх нь байна. За магний дутагдсан үед стрессийн хариу урвал идэвхжиж нойрыг алдагдуулдаг илүүдэл кортизол үйлдвэрлэдэг байх нэ. За навчит ногоо нь мэдрэлийн системийг сайжруулж кортизолын үйлдвэрлэлийг бууруулахад тусалдаг байна. За мөн фолат, бие бүлгийн витамин, антиоксидантаар баялаг. За тэднийг сарамстай хамт хуурж, шүлэнд хийж, смузи болгон хольж, за эсвэл салат хэлбэрээр идэж болох юм байна. За өдөрт 1-2 удаа хэрэглэхийг зориорой. За 5 дугаарт нь эсгсэн хүнс. За тараг, кефир, даршилсан байцаа, кимчи зэрэг нь эсгсэн хүнснүүд байх нь. За гэдэс ба кортизолын холбоо маш хүчтэй байна. За таны биеийн серотонины ойролцоогоор 95% нь тархинд биш харин гидсэнд үйлдвэрлэгддэг байна. За гидсний микробиомын тэнцвэр алдагдах үед өрөвсөл үүсч кортизол нэмэгддэг байна. За стресс, буруу хооллолт, антибиотикийн хэрэглэн нь хүн бүхний гидсний бактерийн тэнцвэрийг алдагдуулдаг байна. За эсгсэн хүнс нь пробиотик буюу ашигтай бактери их байдаг учраас гидсний эрүүл тэнцвэрийг сэргээдэг байх нь. За судалгаагаар пробиотикийг тогтмол хэрэглэх нь кортизолыг бууруулж тайвшруулахад тусалдаг болохыг харуулсан байна. За бага хэмжээнээс нь эхлээрээ за өглөөний цайндаа хідэн халбаг тараг, за эсвэл үдийн хоолндоо багахан хэмжээний даршилсан байцаа нэмэхэд л хангалттай юм байна. За шошгон дээр амьд бактеритай эсвэл пробиотиктэй гэж бичигдсэн бүтээгдэхүүнүүдийг сонгож тогтмол хэрэглэж сурахыг бодоорой. За ингээд та шөнө одоо тогтмол сэрээд байх юм бол кортизолоо бууруулах хэрэгтэй юм байна. За кортизолыг бууруулах 5 хүчирхэг хүнсийг бид энэчнээс харлаа. За 1-дүгээрт тослог загас, 2-дүгээрт хар шоколад, 3-дүгээрт гадил жимс, за 4-дүгээрт навчит ногоо, за 5-дүгээрт нь эсгсэн хүнс маань хамгийн гол одоо хүчирхэг хүнс байх нэ. За эдгээр нь одоо шөнийн кортизолын огцом өсөлтийг бууруулж нойрны чанарыг мэдгэдэггүйц сайжруулахад тусалдаг байх нэ. Хэрвээ та эдгээр хүнснээс тогтмол хэрэглэж эхлэх юм бол та нойрондоо бодит өөрчлөлтийг мэдэрч эхлэх нэ. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж, за мөн найз нөхдөдөө хуваалцаад манай сувгийг дагаараа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видеон дээр дахин уулзцгаая. Баярлалаа, баяртай.